2012 онд осолд орж исэн юм би. Тэгээ тэрний дараа бүр яг сэхэнд ингээ хөвчөө бодохгүй. Яг эцэст нь юуны төлөө амьдраадсэн юм бэ? Нэг л их нэр алдар те амжилт одоо гэрийнхнийхэн бахархал болох гол ингээл мундаг шилдэг байх гал хичээгээл. Гэрээсээ гарахтаа би яг ижигээ сондог. За ээжтэй бушуухан орой ирж үнсүүлээ те ээжтэй талхаа сүүгийг бариад хоолоо бариад орж ирэх юм шүү гэж гардаг тийм оюутан ингээд хүүхэд байхсан ингээ явчихсан. А яг хилийн дээс алхахад яг их орноо санддаг юм бэл. Тэнд очиход би хийн ч биш. Тэ айгуугаах юм уу? Яах, юу ч хийх юм мэдэхгүй шүү дээ. Амьдрахын тулд амьцгаах гол ямар нэг зүйл хийн. Уш мундагч байж болох л байх. Гэхдээ л энэ их орондоо бол би эзэн байгаа байхгүй. Тэгээ ханалцсан шүү дээ. Хаач байсан уучлаарай тэ. Салхи татуулаад давхиал эн чин минийх штэ, манайх штэ гэдэг чинь ямар сэтгэл тэнүүн тийм нэг байдаг да. Одоо тэ надмар ч юм уу хаач гэдг ингээл нэг эсвэл нэг дэлгэр сайхан зунаар өвүүлжөөс ер нь ямар ч үед их орондоо байгаа хүмүүс тийм баян одоо биегээрээ байдаг юм байлээ л дээ энэ нутагта эзэн байдаг. Тэгээ тэр утгаараа бодохоор одоо яг тэр үед би бодохгүй юу. Сэхэнд орон дээр хөвчих та бодохгүй. За ер нь бол хүн нэр алдрын төлөө амьдэрдэг юм байна. Тэ мөнгө хураахын төлөө биш юм байна. Бүх зүйл ингээ хоосон чанартай гэдэг яг тэр үед өөрийнхөө хэмжээнд л яах вэ ингээл ойлгож байгаа юм л та. Тэгээ эцэст нь бодохоор хүн хин биш хин одоо хин биш хүн нь хин байх нь чухал юм байна. Энэ ирсэн цаг хугацаа урт богино аль нь ч байж болох юм байна. Тэ мөнх наслах гадаагааж биш юм байна. Бүр 100 гарах гадаагаадаач биш юм. Байх цаг үедээ хүнд сайн санаад тэ сайхан үйлийг хийгээд тэгээ ёстой л хийсэн үгэндээ эзэн болоод эцэг хоолндоо сав болж амьдраад эзэн нэгэн цагт хин нэг намайг дурсаж тийм үү дуулдаг үгүй ядажгүй энэ бас нэг муухай эр хүнээс дээр гэдэг шиг л те нэг нэртэй төртөөхөн одоо эцгийнхээ нэр хүндийг те гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтэж гутаахгүйгээр унгаахгүйгээр бүр их одоо бадраад мандаад те хаана хурж болох байдгийг тэр зэг хүртэл гэхдээ зөвхөн нэр алдартай биш хүн өөртөө эзэн байж зөв сайхан амьдраад нэг омог ордом нүүр ордом амьдраад энэ амьдралыг туулвал эзэний цагт яаж ч явсан харамсахааргүй юм байна да гэж бодсон.